Аз намхан талан орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол улсыг эдийн засгийн эрсдэлтэй бүс буюу хар жагсаалтанд орж болзошгүй гэж үзжээ. Учир нь олон улсын санхүүгийн гэмт хэрэг болох мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь хангалтгүй орнуудыг стратегийн томоохон дутагдaltaй бол санхүүгийн эрсдэлт дагуулах орн гэж үзэж хар жагсаалтад оролдог байна. Монгол улс энэхүү хар жагсаалтад ороход тун ойрхон төдийгүй 2011 оноос хойш саарл жагсаалтад багтсан тухай мэргэжлийнхэн сануулж байна. Ганцхан Монгол улсыг оньсон тийм бусад орноос тусгаарлаж авсан асуудал бол биш ээ. 2011 онд олон улсын санхүүгийн гэмт хэрэгтээ тэмцэх байгууллага нь энэ одоо ер нь бол одоо энэ мөнгө угаах тэргийн санхүүжүүлэх энэ үйл ажиллагаа маань ялангуяа банкны систем, санхүүгийн системд нэлээх эрсдэл авчирч байна шүү. Ялангуяа одоо энэ тогтолцоог хангалтгүй хэрэгжүүлээд байгаа стратегийн дутагдaltaй байгаа орнуудыг нэлээд одоо түлхэж өгөхгүй бол энэ байдлаараа байгаад ах юм бол эдгээр орнуудаас үүдэлтэй мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эсвэл гэмт хэрэгээс олсон орлогын энэ хөдөлгөөн нь бол хөгжиж байгаа орнуудын ялангуяа тэр томоохон санхүүгийн системд бол нэлээд стратегийн эрсдлийг бий болгож байна гэж үндсний үндсэн дээр л ийм үйл ажиллагаанууд хэрэгжиж эхэлж байгаа. Хэрэгсээр өнөөдөр хүрч байна л да. Одоогоор Монгол улс саарл жагсаалтад багтсан 15 орны нэг бол хар жагсаалтад Зүүн Азийн 6 улс байна. Харин Иран, Хойд Солонгос орнууд хамгийн эрсдэлтэй буюу хоргийн жагсаалтад бүртгэгджээ. Энэ хар жагсаалтанд орох юм бол тухайн улсад бол ер нь шууд сөргмөл үзүүл. Тэгэхээр эдийн засгийн хувьд одоо өсөлтийг бол тодорхой хэмжээгээр зогсоох юм хүчин зүйлүүд байгаа. Тодорхой бол жишээлбэл одоо бизнесүүд бол нэлээд зардалтай болж эхэлнэ. Корреспондент харилцаанууд тасалдаж магадгүй. Зарим банкны дансанд хязгаарлалт тавигдана. Ерөнхийдөө Монголоос гаралтай бүх гүйлгээнүүдэд бизнесийн харилцааг бол өндөр эрсдэлтэй шүү гэсэн одоо тийм дохойг одоо бүх санхүүгийн дэлхийн бүх санхүүгийн байгууллагууд мэдээлнэ гэсэн үг. Аз намхан талан орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс эрүүгийн хуулийг шинжлэх, санхүүгийн байгууллагууд бохир мөнгийг нэвтрүүлж эргэлтэнд оруулахгүй байхыг Монгол улсад зөвлөж байгаа юм. Тэгэхээр эрүүгийн хуулинд бол яг тодорхой зөвлөмжүүд өгчихсөн байж байгаа. Тэр нь бол юу вэ гэвэл мөнгө угаах гэмт хэргийг яг нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын одоо үндэстэн дамжсан зохион байгуулалтын гэмт хэргийн эсрэг конвенцийн 6 дугаар зүйлийн дагуу мөнгө угаахыг яг тэрний дагуу тодорхойлогдсон байна. Өнөөдрийн яг одоогийн манай эрүүгийн хуулийн тодорхойлолт нь мөнгө угаахын тодорхойлолт нь бол яг тэр стандарт нийцээгүй байгаа. Тэгэхээр яг тэрийг нийцүүлсэн байгаа. Яг цав нийлүүлнэ гэсэн үг шүү дээ. Түүнчлэн хуулийн этгээдэд мөнгө угаах юм уу терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгээр эрүүгийн хариуцлага тооцдог болох бас нэг тийм одоо үүрэг. Тэр нь бас л конвенцийн дагуу л да. Тэгээд яг эрүүгийн хуультай холбоотойгоор бол энэ хоёр юм байгаа. Эрүүгийн байцаан шийдэх хуулийн дээр бас нэг тодорхой зүйл байгаа. Түүнчлэн урьдчилан сэргийлэлт банк санхүүгийн системд урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой нэг том зөвлөмж байгаа. Мөнгө угаахтай тэмцэх бүлэг нь манай улсыг хар жагсаалтад оруулахаас сэргийлж улсын хурлын болон эдийн засгийн байнгын хорооны дарга, хууль зүйн сайд, эдийн засгийн хөгжлийн сайд, цагдаагийн байгууллага, тагнуулын ерөнхий газар, авилгатай тэмцэх газар болон санхүүгийн зохицуулах хорооны албаныхантай биеэр уулзаж мөн албан бичих хүргүүлжээ. Манай улс эдийн засгийн эрсдэлтэй бүс гэгдэх орнуудын хар жагсаалтад орохгүй байхад 2 сарын хугацаа үлдээд байна.